Тулааны өртөө подкаст "Гисэн юм гин вилээ" гэх нэрийн доор сонсогчдын өөртөө тохиолдсон эвгүй түүхийг хүргэж байна. Та өөртөө тохиолдсон иймэрхүү баримт тавин эвгүй түүхээ Тулааны өртөө подкастаар хуваалцахыг хүсвэл Facebook Messenger-ээр илгээгээрэй. Үхэргүй хүн намрын цаг гутам шиг, үргүй хүн үхэхийн цаг гутам шиг, эрдэмгүй хүн номын газар гутам шиг. Намжлын домог. Царцаа намжил. Эрт үрд цагт царцаа намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаа намжил цөм хийдэд сууж 3 жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй. Тэнэг мангу хിവэр байсан тул нэг өдөр багш нь царцаа намжилд нутаг буц гэж хэлжээ. Царцаа намжил: "Багш минь, хүрээ хийдэд 3 жил сууж ном үтсэн хүн гэхэд маань ч уншиж суралгүй буцах даанч ичгэвтер байна. Иймд та надад одоо ганцхан ном л заагаад өг. Би замдаа уншиж явсаар харьтлаа заавал сурыг" гэж. Тэгтэл багш нь: "Чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод явбал тэр чин чамд сайн эрдэн болно үсттэй" гэжээ. Тэгээд царцаа намжил хүдсэн дээлээ хөөргөн бүсэлж хүмүүн гутлаа тахлан өмсөд амандаа унших ганц ч майнгүй алсын замд гараад явжээ. Яваад л байж явсаар байтал замд нэг том хар шувуу өндөр модон дээр суугаад "Уваг" гэж дуугарч байж. Түүнийг хараад багшийнхан загсан үг санаанд нь ороод "Маньхүү, бараан шувуу ваг" гэд уншаад явжээ. Тэгж явтал урд дуур нь 2 зэр давхиад өнгөрчээ. Түүнийг хараад "2 зэр жорон" гэд л уншаад явж. Тэгж явтал замд нь 2 хулган нүхнийхээ аманд суужгаад шороо малтаж байж. Тэгж явтал нэг гахаа махаацсан хятад худалдаачнд дайралтжээ. Царцаа намжил ихээхэн үлсэж явсан учраас гахаан тарган мах үзээд арааныхын шүс асгарч авахыг хүссэн боловч хятад хэл мэдэхгүй учраас мах ямар үнэтэй болохыг димийл дохиогоор асуусанд худалдаачин хятадууд хариуд нь 2 гараа урагш сунгаж урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэт салаавчлаад дараа нь алталж дараа нь эрхий хуруугаа гоцоолгожээ. Энэ нь бүдүүнээрээ хүний тэвэрт багтмааргүй тарган уртаараа алд ийм сайхан мах байна. Авбал сайн, авахгүй болмоо гэсэн дохио байсан боловч царцаа намжил учрыг нь ойлгосонгүй. Харин уул дохиог яг л дуурайж дохиж чаддаг болоод цааш явжээ. Яваад л байж. Явсаар байтал нэг баян хааных байжээ. Тэдний царцаа намжил очиж гин. Хааныг очиж нутаг ус хэрэг зоргоо ярилцаж суутал царцаа намжлыг хүрээнд 3 жил суусан хүн гэдгийг хаан сонсоод лав их номтой мэрэгэн төргөн хүн байх гэж бодоод хатныхаа хулгай далцсан алтан бүгжийг олуулахар шийдээд мэргэлж өгөхийг гуйжээ. Царцаа намжил маш ихээр үсэж ядарч явсан тул нэг сайн цадаж аваад өгье гэж бодоод мэргэлхийг зөвшөөрлөө. Тэгээд хаанд хэлсэн нь: "Та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан 5 тансаг идэ зоог бэлдэг. Би тэнд 3 хоног сууж мэрэглэн. 4 дахь өдрийн өглөө та тэнд орж бүгжээ асуугаарай" гэжээ. Хаанч ёсоор болгож гин. Царцаа намжилж тусгай бэлдүүлсэн герт орж хоол унд идэж ууж гидэс гарч авсан гинэ. Тэгээд "За, одоо яадаг вүлээ" гэж бодож байгаад нөгөө багшийн загсан үг санагдаж улмаар үтсэн юмаа бодоод бараан шувуу ваг гэдэл уншаад хөвтөж байна гин. Тэр оройн хаан
зүүн гарын түшмлээ дуудаж ирүүлээд мэрэгэн ламын гэрийн гадаа очиж чагнаж тагнаад юу хийж байгааг нь мэдээд эргэж тушаал өгөөд явуулжээ. Түшмэл нь ламын гэрийн гадаа ирж гэр даруулсан чулуун дээр нь сунгууд чагнасан чинь бараан шовоо ваг гэдэл юм яриад байх шиг болж гин. Түүнийг сонссон түшмэл бараан шовоо гэж энэ лам намайг ирж суусныг мэдээд хэлсэн юм байна гэж бодоод бушуухан буцаж ирээд хаандаа ламын хэлсэн үг өөрийнхөө бодсныг хэллээ. Маргааш нь хаан мөн тэр ламын юу хийж байгааг мэдээд эргэж хатан охин хоёроо явуулжээ. Хатан охин хоёр нь ламын гэрийн гадаа сэмхэн гитэж ирээ чагнахад өнөөх лам хоёр зээр жорон гэдэл юм ярьж байсан тул тэр хоёр өөрсдийгөө хэлвүү гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг хаандаа хэлв. Тэгээд хаан баруун гарын түшмлээ дагуулад өөрөө ламын гадаа очиж чагнаад хэсэг суулаа. Лам чимээгүй л байж гин. Тэгээд хаан түшмэл хоёр энэ лам үнэхээр л мэрэгэн юм бол бит хоёрын гадаа ирснийг лав мэдмээр юм. Дуугүй байгааг нь үзвэл мэддэггүй амтан бололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худлаа хэлснээс зайлахгүй гэж газар дээр хуруугаараа бичиг бичилсэн ярьж байтал гинэт ламын дуу огцом чангаар сонсогдоод хоёр хулган газар малтаад боос гэдэл ярьж эхэлж гин. Хаан түшмлээ дагуулад санд мэд буцлаа. Маргааш нь 3 дахь үдэш болж царцаа намжилж сандарч эхэллээ гин. Замдаа ажиглаж тогтоосон хідэн үгээ уншчихсан. Хэлэх хийх юмгүй санагдсан тул хонин тоогоо дүүрэн түүхий гурил усанд зууруулж дээрээс нь 3 шанаг давс хийж шорвог түүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гидсээ хөөлгөж өгөхээр шийдэж гин. Тэгээд нэг тоогоо шорвог зутан уугаад хөвцөн чинь гидсэн дүүрээд тоогоон чинээ том болчихлоо. Ам тэмцээд гидсээ маажаад л байж. Цүдийсэн муу хог минь чи маргааш өглөө наад цүдгэрээ хаглуулахаа мэдэж байна уу гэд тасгийтэл алгадаж өөрийгөө заанаад аргаа барж байж гин. Яг энэ үед хааны хатны бүгжийг хулгаалсан бие жирэмсэн зарц хүүхэн гэрийнх нь гадаа ирж чагнаж байсан тул дээрх үгийг өөрийгөө хэлж байна гэж бодоод мэрэгэн ламаас өршөөл гуйхаар орж түүнд хамаг үннээ тоочин өршөөхийг гуйжээ. Царцаа намжилт тэр хүүхнээс хааны хатны бүгжийг аваад хэлж гин. Би өөрөө ядуу доод хүн болохоор ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгаалсан гэж хиндэж хэлэхгүй. Хоошот харин хулгай битгий хийгээрэй дээ гэжээ. Маргааш өглөө нь хаан бүгжээ асуухаар ламын герт орж ирэхэд царцаа намжил бүгжийг өглөө. Хаан ихэд баярлан мэрэгэн юм гэж итгээд зэрэгэлдээ хушууныхаа 20 жил ном бясалгаж даяан хийсэн лам нартай ном хаялцахыг гуйжээ. Царцаа намжил нийгэмд итгэгцэндээ баригдаад аргагүй зөвшөөрч гинэ. Ном хаялцахаар хааныг дагаад нөгөө хошуунд очиход тэр хошууных хааны алдартай эрдэмтэй номтой лам ирнэгээд тусгай гэр бариулан бэлтгэжсэн байлаа. Мань тэнэг тэр герт ороод идээд л уугаад л сууж байна гин. Тэгтэл тэр хошууны хамгийн их номтой 3 лам эхлэн ном хаялцахаар герт орж иржээ. Царцаа намжил хэлэгч үг болцсонгүй. Дэмийл нөгөө хятадаа сурсан дохоогоо хийж үзүүлж гин. Тэгсэн тэр 3 лам нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Хаан. За, та 3 цаадхыгаа харав уу? Хэр номтой лам байна да? Гэсэнд тэр 3 нь хэлжээ. Хаант минь, тэр чинь бид мэтийн банд нартай ном хаялцахаар хүн биш юм байна. Бидний оронгууд дэлхий ямар хэмжээтэй вэ гэд гараа дугуулад алдхан биеэрээ дүүрэн ном сурснуудаа та наргээд алдлаад мэдвэл сайн гэж эрхийгэ мэдэхгүй бол муу гэж чигчигээ гоцойлголоо гэжээ. Тэгээ царцаа намжилтай ном хаялцахыг хинч зүрхэлсэнгүй. Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ. Удалгүй царцаа намжил орон нутагтаа буцах болж хаанч бэлэгсэлд элбэг өгчээ. Өөрийнх нь нутгийн зах хүртэл үдэж ачаа бараатай хамт явхаар хаан шийджээ. Тэгэд тэнэг хүү
бэлэг барьцанд авсан ачаа бараага хөтлөөд хаан ард нь үлдэс хийж шээж суужээ. Намар цаг юмсанж. Хааны дэргэд нэг царцаа ирээд буухад хаан барьж авах гэж чадсангүй. Дахин буухтан дайраад дутуу барьж аваад дахиад алдчихлаа. Мөн дахиад буухтан дайрж барьж аваад атгсанд тэр чигээрээ мориндоо мордож давхин ирээд ламаасын асуув. "За ламтан минь, миний гарт юу байгааг та мэргэлж айлд" гэжээ. Царцаа намжил яах ч аргагүй болоод бүх үннээ хэлэхээр шийдэв. Царцаа намжил нэг дэх удаага баригдсангүй. Хоёр дахь удаага бараг баригдах шахсан. Гурав дахь удаагаач одоо аргагүй баригдлаа. Үхээ виз гэхэд хаан ламын нэрийг мэддэггүй байсны дээр намжил гэдэг үгийг урд сонсоогүй тул нээр нь л тиймдээ ламтан минь. Би яг л 3 дахь удаага арай гэж барьсан юм. Одоо үхснэ ч үнэн байна даа гэд өнөөх царцаагаа гаргаад хайчгэн. Тэгээд царцаа намжил орон нутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхандаа жаргажээ. Тэнэг хүнийг Тэнгэр ивэн гэдэг нь энэ буйзаа. Та Тулааны үртэй подкастыг сонсож байна. Хөхөө намжлын домог. Хөхөө намжил бол саруул гүний хушууны хүн. Одоогийн Архангай аймгийн Хайрхан сумын хүн юм. Ихэн нэг ядуу эмгэн бөгөөд зөвхөн сайлын 2-3хан үнэтэй. Намжилтайгаа хоёулахна амьдардаг. Түүний хол ойрын ах トゥ хамаатан садан гэгдэх тодорхой нэр мэдэх хүн юу үгүй юм. Харин намжил 14-5 хүрээд байхдаа баян хөхий гэж ганц дуу мэддэг. Тэр дууга маш сайхан дуулдаг бөгөөд айл амтан хисэж найр наадамд юр очдоггүй байжээ. Үдэш орой болж нар жарахын хамт ганц мухар хөх гунаа унаад хөхийн ар суганд байдаг нэг талдаа модтой нөгөө талд нь хатан хавцал болсон урт амыг өгсөж сурсан дуугаа дуулаад явдаг гин. Орой үдэш бүр ингэж яваад хаан хурж ямар хэрэгээр явдгийг хинч мэдэхгүй. Мэдгч гэж оролддог хүн байсангүй юм байжээ. Настай ичүүл намжлыг савдагтаа ханиалдаг, савдаг авчихсан хүн гэж ярьцгаадаг байжээ. Тийм ч учраас намжил хүү гэдэг нэрэн сүлдээ хөхөө намжил болж хувирсан байна. Хөхөө намжил үдэш орой болгон сухар хөх гунаа унаад явдгийг мэдэхгүй хүн айл аймаг нутаг усныханд байхгүй болсон тэр нэг зууны дэлгэр үдэш манай нутгийн зантахар балжир гэгдэг гизэл их эрх дураараа тоглож өссөн дур зоргоороо аашилдаг дөрсгүй жаал байхдаа хойноос нь дагахаар шийджээ. Хөхөө намжилд үзэгдэхгүй сэм явсаар түүний зам тосож модон дотор нуугджээ. Хөхөө намжил өөрийнхөө сурсан заншлаараа явдаг замаараа уулын зам өгсөд нөгөө сайхан дуугаа дуулсаар балжирт ойрхон өнгөрөхт нь балжир түүнд үзэгдэхгүй модон дотор сэм хойноос нь дагаад байж. Цагаан ангигээ тасарч харуй бүрүү болох үед хавцал амны ихэнд ойртож ирээд зүүн тийш тохорсон нэгэн нарийн хавцал жалгууд яваад удалгүй бууж унаж явсан гунаа нэг хадны ороод уяад цааш явхад балжир хөл нүцгэн жаал учир түүнд огт мэдэгдэлгүйгээр араас нь дагаж явтал нэг хадны хооронд ормогц хаалга найгдаж нэгэн сайхан үзэгсэлэнд царайлаг эмхтэй хүн инээсээр хаалга нээсэнд хөхөө намжил ороод явчихлаа. Балжир яг тэр үед угасхийн араас нь үсрээд ортол хаалга тас хийтэл хаагдхан дуулдаад цааш юу болсныг мэдсэнгүй. Нэг ухаан орж сэрэн харвал өөрийнхөө хотны заахад хэвтэж байжээ. Балжирын энэ үйл явдал нь үе тэнгийн насны хүүхэд багчуудаар дамжиж эцэг ихтэн сонсдож эцэг их нь балжирыг хатуу зэмлээд дахин хэрхэвч тийш нь гიშгэж болохгүй гэж хоригдсан байна. Тэр цагаас хойш хөхөө намжлыг хинж дагаж туршиж явсангүй байсаар 20 хүрч яваад цэрэгт татагдан явлаа. Хөхөө намжил
баруун алтаад очиж цэргийн алба хааж харуул манаанд ганцаараа гарч байхдаа хөхөөнийхөө савдгийг мөрөөдөж түүнд дуулж очдог байсан. Мэддэг ганц дуугаа дуулдаг байсан бөгөөд олон удаа дуулж байсны эцэст аль нэгийг нь алтай савдаг сонсож аажмаар ойртон эцэст нь хөхөө намжилтай танилцж ханилсан гэдэг үгтэй юм. Түүнээс хойш алтай савдаг хөхөө намжлыг цэргээс хаалгадах үед явуулахгүй байсан боловч ганц хөгшин ихтэйгээ уулзах хүсэлтэйг нь бодож хурдан эргэж ирүүлэхийн тулд сайхан жонон хар морио өгч явуулсан. Тэр морин замдаа хорлогджээ. Хөхөө намжил маш их зүдэрч явж нутагтаа ирсэн боловч буцаж очих аргагүй болсон байна. Алтай савдагтай нөхцлөө гэж уурлаад хөхөөн савдаг намжлыг дахин хүлээж аваагүй гэдэг юм. Намжил олон юм бодож гуниглан ганц бие хоцорч ядуу зүдүү тэнэж айл амтан зарагдаж явсаар нэг баян айлын гадаа ноос савд суутал алтай савдаг сайхан хүрэн морь унсан хүрэн торгон дээлтэй хурж ирээд нилээд холхон морноос буугаад жолоо цулбуураа барин имээлэ түшин намжлыг харан зогсжээ. Намжил ханилж явсан алтай савдаг мөн болохыг таниад сэм очиж золгосон бөгөөд намжлаас өөр хүн үдсэнгүй гэдэг. Намжлыг алтай савдаг их л дотн ихрэлэн хайрлаж хоёр нүднийх нь нулимс мэлмэрэн урсан байсан боловч эцэст нь "Эдэ намжил минь, чи минь даанч явда. Би чамайг хүлээж ядаад ирлээ. Миний өгсөн жонон хар морь яасан б?" Гэхдээ намжил бүх учир түүхээ ярьжээ. Гэтэл алтай савдаг маш ихээр санаа алдаад "За яа гихв. Би чамайг аваад явмаар л байна. Гэтэл чи хитрхи муухай болж маш их бузарджээ. Одоо би чамайг аваачаад хаана байлгах вүлээ? Ингээд чи бид хоёрын зам нийлэхгүй болдог юм байж. За чи сайн суугаарай" гэж хэлээд өврөөсөө нэг буршигтай юм гаргаж урд нь асгаж өгсөнд дан совд эрдний зүйл байсан гэдэг. Тэгээд алтай савдаг мориндоо мордож эргэж харалгүй яваад өгчээ. Хөхөө намжил алтай савдгийг далд ортол гүлэр зогсож байгаад буцаж явсан гэдэг юм. Хөхөө намжил хуур бүтээсэн тухай домог. Эрт урт цагт Монголын зүүн хязгаарт хөхөө намжил гэж нэгэн сайн ир байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагта ихэд алдарсан байв. Гэтэл хөхөө намжил цэргийн албан татагдан Монголын баруун хязгаарт очжээ. Түүний сайхан дуулдгийг дарган даруй мэдээд хөхөө намжлаар ажил сургууль хийлгэхийн оронд 3 жил шахам зөвхөн дуу дуулуулсаар байж. Цэргийн алба хааж байхдаа тэр нутгийн нэгэн сайхан бүсгүйтэй танилцж гин. Хөхөө намжил цэргээс халагдж ирэх босонд амраг хайртай гүнжин жонон хар гэдэг морио дурсгал болгон өгсөн юмсанж. Тэр жонон хар морио бол бутны үндэс бултартал, бут чулууг бутартал, дилийн чулууг дэлбэртэл, дээлийн хаваасыг ханзартал, хадан зохионд халтардаггүй, бутанд бүдэрдэггүй хатардаг. Жигүүртэн шувуунаас дутуугүй, жирийн морьтой зүрлэшгүй, адууны дотор ганц араас одон, арамгын шинж төгс бүрдсэн аюултай цагт нисэн дүүлж амгалан цагт алхаагаар явдаг. Ивэлт эзэн нь унахад эзнийхээ төлөө зүтгэдэг эр хүний хань болсон ийм сайхан морь юмсанж. Хөхөө намжил тэр мориор явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон түүнээс өөр морь унахгүйд бас гайхдаг байжээ. Гэтэл хөхөө намжил жонон хар мориороо Монголын баруун хязгаарт ирж адууга тулсаар хардаг байж гин. Ингэсээр 3 жил болсон боловч түүний учрыг хүмүүс юр мэддэггүй байж. Хөхөө намжлынхантай ойролцоо нэгэн баян айл байв. Тэр баянинд игэл олныг өмүүлдэг, эвтэй хоёрыг буснуулдаг тийм сүрхий ховч хүүхэн байжээ. Тэр ховч хүүхэн жонон хар морины игэл бишийг эртнээс мэдэх болсон учраас хөхөө намжилд хор хөнөөл учруулсан гэж санаарахдаг болов. Хөхөө намжил үдэш явж амраг хайрт гүнжтэйгээ уулзаад тэр шөнөө буцах замдаа адууга туусаар ирж морьныхоо хөлсийг намдаагаад үүр цайхад морио тавья хэмээн гэртээ орж амран сууж гин.
Гэтэл нөгөө баяны хүүхэн морины төвөргөөн сонсож хөхөө намжлын эрхийг мэдээд уяан дээр нь сэм очвол сайхан жонон харан морь санаа муутан ирснийг танилгүй. Сайхан эзнээ химэн баясаад хинхдэг цээжээ хөндөлсүүлээд хөлстөө биеэ шилэн газар цавчлан байж хоёр сугнаасаа эд шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байхыг нь үзээд нөгөө ховч хүүхэн гүйн харж үлийнхээ хаажийг ханцуулж ирээд жонон хар морины жигүүрийг нь тас хаачлаад хайчихлаа. Сайхан жонон хар морь нь шидэд жигүүрээ хаачлуулснаас болж удалгүй үхэж гин. Үүр цайхаар морио тавих гэж очисон чинь үнэнч нөхөр болсон сайхан морь нь уяан дээрээ үгснийг хараад хөхөө намжлын дотор нь балартан гашуудаад харамслын гүнд оржээ. Хөхөө намжил нэг өдөр сайхан жонон хар морьныхоо толгойг дуурайлан модоор сэлж урлаж бүтээсэн толгойдоо урт иш бэхлээд үзүүр талд нь цар хийгээд хүлэг сайн морьныхон ширнээс хөндөй цараа ширлэж мяндсан сайхан сүлнээс нь аваад уртааш нь хөвүүлэн татаад модны давирхаа төрхөж дуургаад жонон хар морьныхоо янцхаах дуу алхаа гიშгэ арилжаа хатраг тэр хөгжмөдөө оруулдаг болж гин. Түүнээс хойш морин толгойтой хуур Монголд анх үүсэж гарсан домог нь ийм юм. Та Тулаан нэвртэй подкастыг сонслоо. Сувгийг манд дэмжиж subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн жинхэнэ хуудсыг минь дагаарай. Танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.